бол Говьолт аймгийн баруун талын одоо нутгийн хүмүүсийн цай мөн да. Ер нь зарим хүмүүс нь юу гэдэг юм бэ гэж. Бөөнтэй цай. Бөөнтэй цай гэдэг. Хуурсан цай юм. Бантантай цай юм тийм ээ жаа. Олон юм зашка. Тэгээд та барыг аймаг дотор наачин тентхэн говьн тентхэн сум аймаг энэ. Тэгээд аймаг дотор За өөр нэртэй өстэй сумаараа. За. Нэрмэр бол янз байдаг. Ер нь тухайн үед энийг бол их өргөн дэлгэр хэрэгэлдэг байсан. Гүнээ дөөрсний санархаа. Тийм ээ жаа. Энийг тухайн үед энийг их болдог байж. Тэгээ нөгөө хөгшин бов тийм. Хөгшин боо хийн бантантай цагийн инчүүртэй цагийн энэ чинь том атлагийн том бантантай цай. За. Жижиг мөрөнгөд жижиг чул хоргон бантан. Бас хоёр нэртэй. Эмчүүртэй цай нөхөр ягаад гэдэг яг ингээд буцалж яхад нь гурилаа ингээд эмчүүртэй цай гэдэг чинь хор шаргуу. Ингээд хуурч хайрсангүй. Ингээд шар тоосоо дүүсэндээ уусгаж агаад. Тэгээд тэрнийгээ ингээ гурландаа зуураад эмчээ буцалцаад цайж буцалж байгаа цай руугаа хийдэг байхгүй. Тий, цай руугаа ингээ баян шиг хийгээд идэг те чимгээр. Тэр чинь юу байхгүй. Нөгөө хор шаргуу. Энэ жаах хуурч ингэж хийвэл бас жаахан хуурцсан гэсэн дээр бас л тэр нэг бас нэг эрүүл бүрээнд байна шүү дээ тэр чинь. Тэгтээ гайгүй наа чи хуурж байгаа. Энэ бол гайгүй. Бүр ерөнхийдөө одоо орчин цагт шарсан бол их шүү дээ. Шарсан аавраа шарсан мах. Оо манайхан чи сайхан одоо энэ сүүлийн чинь тарианыхаа гурилтай холцоогддог байж дээр үе гөгсчүүл. Өөр мөрөндөө хийгээд гурил дээр хойлоо нүдчих тэгээд гоё багсарчдаг байхгүй. Тэгээд тэрнийгээ шууд хүнтэй зочдтой тавиад өөрснөө хийж байгаа. Өнөндөө ухтаа. Хондоо. Энийг хүртээд байлаа шүү дээ. Бүтэн өдрөө даана гээл өглөөнийгаа хийж хуурч уцоол анаа туугаалаад. Өдөр чи юу? Ямар харцаад ирэх юм шууд аваад өөр хоолгоо. Ингээ сайхан хуурна. Сүүл шат тастаа ингээ зөөлөн